500,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол Улсын 7 аймгаар ганцаараа ирсэн туршлаас оваалцъя. Яг ямар ч тач өнөөдөр хэцүү хатан дээр ирсэн. Яа өрөг нуур дээр шээ бодлоо ирсэн. Юм сөдөрч хэргас нуурын хэцүү хатан дээр ирсэн. Тэгээд хэцүү хатын ягаад хэцүү хат гэж нэрсдэг юм ойлгочихсон. Зам зүгээр ингээ нөлөө ийслээ. Ингээ суухгүй машин байх. Том машинууд хүртэл суугаад. Тэгээ ингээ баахан хүмүүс 96-70 машин хамт явж байгаа байхгүй. Эхнийхэн суулаа, хоёр дахь суулаа, гурав дахь суулаа гэх. Тэгээд хүмүүс нь боон зү. Тэгээ ингээ нэг түрээл гаргаал би зүгээр сүлдэж унах болчихсон. Өөртөө жолоогоо барьж чадахгүй, өлтөө дамын сонгоо явж чадахгүй. Барж суугаал, тэгээ төрүүж гаргаал. Тэгээ тэр болгоод манус наас ашиггүй гэж яах вэ? Гарын туурууд дээр хавийнхаа машиныг түрхээ гүйдэг байдаг шүү дээ. Тэр шиг үүсгэн ёо фак. Яг тэгээ нэгэндээ туслаад гоё явж байгаа nice. Тэгээ баахан сууж гарсаар байтлаа явартаач нэг юм хэцүү хатан дээр ирсэн. Ийм газар байдгийг байна. Бид нар яг хуу одоо ийшээ ингэж гараад тэгээд тэр дээхэндээ 30 хоног гэлсэн. Ер нь машин жишээ нь тэнцэнэ үлдээсэн. Тэгэхгүй бол доошо бууж ирэх юм бол машин угаас эргэж гарахааргүйгээд тэгээ утгагүй би чи ингэж юмудаа аваад ирсэн. Нэг ганц футболк шорт авчирсан сойж өмсөж байгаа. Тэгээ одоо энэ өмссөн байгаа. Эднэрийг угаана. Энэ өмдөө филтуугаас хийгээд тэгээ фотошоп авах байгаа фильтр авчихсан. Тэгээ нүүрнийх энэ хаалт малтыг угаагаад тэгээ нэг нүүр ам аваад тэгээ юм ийдсэн бод. Тэгээ өнөөдөртөө ерөөхдөө нэг жоохон чийдэрсэн маягтай байж байгаа. Тэгээ оройхондоо буцсан шиг нэг 4-5 гэж юм аа. Одоо цаг бол нэг 11 болчихсон. Тэгээд яаж буцсан даа гэж бодчихлоо. Ер нь ирэх зам бол маш хэцүү юм байна. Том джип мэптэй байвал яг ивэн олоо яваад ямар ч асуудал байхгүй. Тэгээд ер нь бол яг жижиг хэрэгтэй байсан чинь замаа зүр сонгоод дэжгээ явах юм бол асуудал. Хүмүүс өөрсдөө зүгээр жолоогоо барьж чадахгүй замаа бидэхгүй. Тэгэж их хүндрэлийг хөтөлсөн. Манай хоёр бро энэ ч майхтай байх гинэ. Нөгөө нэг бро ч нөчтөр салцсан шүү дээ. Тэгээ манай хоёр ирсэн гоо дэжгүй байж байгаа. Энэ харах хэвээр фонд 4 жил амьдэрсэн. Тэгээ би яг нэг Токиогоос нэг Саппоро гэдэг халтгаа аялж ирсэн аахгүй 7 хоног ч илүү. Тэр аял Саппород очиж исэн хотод маань 4 жил байсан байлээ. Саппорон 4 үлрэлтэй. Камерын эцнийг ерөнхийдөө тааруу болохоор жоох минийвэр унтрахаас өмнө харуулчихна. Power bank авч гарч ирээгүй наашаа. Тэгээ явдаг зам нэлээд асуудалтай шүү. Хэцүү. Хөл алдах юм бол бас жоохон ертөнц гэмтэх. Тэгэхээр энэ хэсэг бас гоё юм. Эндээс гоё харагддаг л бит. I just wanna live forever. Иш ингэж харагддаг. Одоо төв зам юу гэсэн ингэж явж байгаа. Тосмол зам. Энэ дэш нэг гарч сонирхно. Зэн шоумооны өөрөө юу вэ? гэж орж ирсэн.
За би ээжлээдээ манайгаар зураг дарах гэдэг шүү. Ийм газар байдаг юм байна. Тэг цаашаа зэр нь бол явах боломжтой. Яг энэ хуруу залжигийн ишигийн ингэж төрлөг орж ирж илээ. Ус нь их гоё юм. Тэгээ уснуурыг бодоод хамаагүй ялаа шиг муу багтай гоё л. Ийм том загас байдаг юм шиг байна. Хүмүүсээ идчээ толгойг нээч байгаа юм байна. Ус нь их завсаад байх юм байдгүй гэж шүү дээ. Тэ? тавьж байгаа гэдэгнэ. 저 갖고 왔다. Яг өнөөдөр жингөл хэцүү хатан дээр хүнчлөө. Нар нэлээд бууж байна. Одоо энэ тим цагаар 6 цаг гэдэг чинь нарын байна. Одоо хөдөлгөөд байж байна. Манай эд чи сая хорхоо хийж ицсэн. Пив уугаас сууцгааж байна. Би бол пив уухгүй. Өнөөдрийн хамжуулсан маш том ажил бол одоо энэ өмсөж байгаа малгайгаа угаасан, энэ нүүрний хаалтаа угаасан, тэгээ энэ гарынхан кистийг угаасан, тэгээ усанд орчоо гараад ирсэн, тэгээ хувцснуудаа угаасан заяа. Энэ цагаан ботолко би бүр байх голтон саундж жагаад тэгээд байх голтон саундж гэж. Зөв саундаад сайн гараараа сайн нөхөж байгаа. Тэгээд өмдөцсөн юм бол тэгж аль аль нь хатцсан. Тэгээд толгоогоо асуугачлаа. Гэрээс гарсан шаан одоо ингэж хүсээд адалж явж байгаа. Тэгээ малгайгүй бол нэг ингэж харагдахаар юм да. Юу яагаад? Гэхдээ би малгайдаа маш их хайртай. Тэгээ үеийг явах тусмал өдөр ирэх тусмал найрсал муухай болоод байгаа юм да. Миний батны сарнууд олон тодроод яг магадгүй нарны цэцэн хангалт хөдлөх гэж магадгүй. Ганц жоохон сэтгэл дондор зүйл тэр байна. Тэгээ ийшээгээ явж байгаа тэр дээр гарч үзнэ. Тэгээ би бүр пог ямар амар удаа юм бэ гэж бэл зүгээр юу ч бодохгүйгээр тэгээ илчихгүй. Ахаад уух юм авчиж байгаа юм уу те. Одоо болохгүй мө гэсэн чи. Чамд ямар амаат юм. Чи уухгүй болоо шүү дээ. Чамд ямар амаат юм. Уурлаа шээ миний урдаас чи бүр жихнээсээ уурлсан заяа. Тэгэхээр би нэг 10 секунд бодож байгаа байхгүй. За нэрээ ч надад хамаагүй юм байна да. Би уухгүй болоо гэж. Тэгээ энэ дээшээ гарна да одоо. Сая би юм ярьж байгаа хор дээшээ гараад ирлээ. Болгоомжтой гарахгүй бол нэг унаа ер нь бол тэгэл элдв юм хуглаал дуусгаарлаа. За ийшээ яаж гардгийг сонирхцгоё. Би өмнө ийшээ гарч ирсэн. Тэгтээ ийшээ гарч болно гэж бодохгүйгээр бодсон юм байхгүй. Чи яг ингээл гарчдаг юм байна л да. Яа, энэ өнөр нь муухай байна. Нэг тийм сонин өнөр байна. Энэ бол хуучин шуунуудын үүр байх миний бодлоор. Ямар нэгэн шуу цахлаач юм уу? За алайс. Бид нар одоо энд байна. Тэгээд өнөөдөр жингөө манай энэ ус руу орсон. Би нэг ганц ороод тэгэл. За окей. Тэгээ би өөрийгөө ойлгохтой болохоор
Би ер нь ямархуу төрлийн одоо аялал дуртай юм бэ гэсэн чи би ерөөсөө л уул юм бэлээ заяа. Би уулнуудад бүр үнэхээр их дуртай том сүрлэг уул бараадаад тэг яг нэг уух боломжтой юм их гол мал тарангууд нь уугаал яваад байгаа юм л та. Одоо орол нэг муудсан зүйл алгал байна. Яп. Тэг ингээд аль чадхаараа бие ингэж дарнаас хамгаалаад тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь энэ ерөөсөө миний гоё энд байна. Тэгээ шилэн маань ингэж л харилсан байна да. Нэг иймэрхүү маягтай. Тэгээ доошоо болохоор бас нэг иймэрхүү хэр харагдаж байгаа юм л да. Тийм нэлээ. Өнөөдөр би бүр ингээ гоё моёор харин боорлцоод байгаа нь. Яг муухай шараснаас жоохон залуу боорлцуулаад ингээд хар галуунууд, хум мун ингээд шуунууд байж байдаг. Тэгээ загас магснууд бол нэлээд том загаснууд байдаг юм билээ. Тэгээ яг ингээл хараад байж байгууд мэрсэр загаснууд ингээд уснаас гарч ороод тиймэрхүү байдалтай. За өнөөдөр тэгээ буцах гэж нэлээд юм болох байхаа. Буцах гэж нэлээд юм болох байх. Ягаад вэ гэхээр буцах зам маань нэлээд хэцүү. Өчтөр бид нар нэлээд хэцүү ирсэн. Би яаж ирснийг нь бол хэлсэн шүү дээ. Ингээд суучдаг тэгээ бөөндө түрддэг тэгээ миний бүр ингээд хамаг энерги бүр дууссан. Тэгэхээр нөгөө жолооч нар нь явах замаа мэдэхгүй. Тэгээ ингээд зүүшүү сэтгэл хөдлөлөөрөө зүүшүүд ингээд хаазлаал нэг юм руу ороод суугаал нөгөөтгөө ингээд дуугаар авахаал тэгж жолоо барьмаар байхгүй. Ерөө тэгж жолоо барьдаг. Тэгээ тийм зам дээр шилсэн зам энэ батадаг зам дээр явдаггүй машинтай бол яг хацаа хийж тэгж явдаг. Тэгээ бид нар байхгүй бол тэр хүмүүс зүгээр ингээд зүгээр л дуусгаар байгаа байхгүй. Тэрэн дээр нэлээд стрессцэн. Одоо буцахтаа бас яхийг нь бол мэдэхгүй байна. Ямар ч тааш хит удаалаг байсан. Машин түржил таарах бах. Гоё харагч тэндээс. Эндээс тасанхаа гэдэг. Тэгэл хөөрхийн хавруудахаар үний төлөвлөдөг юм байгаа. Энэ үү? Манай стэйшн юм ингээ бүр шавраа дээш нь шүү. Ирэх зам бас амар байлаа шүү те. Зам бол там. Харин зам бол там. Зөө хөдлөх гэж байна да. Дандаа 9 дээр хөссөр бод. Ийм юм дээр хатуу юм дээр гэсэн чинь ямар ч гоё. Тэс ингэж харагддаг. Тэд ч үдээд бараг тасаа. Тийш. Нар жаргаж байна. Хэцүү хадаасаа хөдлөөд 9 суухгүй шиг дайжгүй л ороод ирлээ. Тэгээ чи бас нэг машин өвдөрсөн л гэж. Асуудал нь болохоор бас нөгөө нэг манайхын машинтай адилхан арж ятрын асуудал үүссэн. Тэгээ усыгээд хонуулаад AB цавгаар наагаад тэгээд л маргааш өглөө хөдлөх юм шиг байна да.